Дэлхийн монголчуудын MJL радио нэг тусал. MJL радио нэг туслыг цэцгийн соёлыг түгээгч цэцэгт мэдчилгээ дэмжин ажиллаж байна. Цэцгийн үнэр. Манай эртнээс өмнөх 2000 оноос эртний Египт улсад хүн анх цэцгийн үнэрийг ашиглаж ирсэн түүх байдаг. Гэхдээ цэцгийн үнэрийг шашин шүтлэгийн, ардын уламжлалт гэсэн хоёр төрлөөр ашигладаг байж. Байгалийн бүтээгдэхүүн болох олон төрлийн цэцгийг түүж хатаагаад хамтд нь шатаадаг байна. Эндээс гарах үнэр нь гэр орон, сүмхийд, тухайн хүний бэд орших муу мухай бодол санааг хөөн гаргаж, бие сэтгэлийг ариусгадаг гэж эртний египчүүд итгэдэг байсан нь шашин шүтлэгийн чанартай. Харин цэцгийг шахаж гаргаж авсан тосыг зөвхөн баян тансаг зэрэглэлийн эмэгтэйчүүд нүүр гарантаа түрхэж нарнаас хамгаалдаг байсан нь өнөө үед ардын уламжлалт аргуудын нэг гэж тооцогдож байна. Ингэснээр цэцгийн үнэр үнэртүүлсэн эмэгтэй бол дээд зэрэглэлийн эмэгтэй мөн болно гэсэн нийгмийн статусыг бас давхар илэрхийлдэг гэж болно. Эртний египчүүдийн энэхүү хэрэглээ өнөөгийн бидэнд цэцгээр дамжин сүрчиг болон иржээ. Сүрчиг бүр ямар нэгэн цэцгийн үнэр шингэсэн орцтой. Бүр цэцгийн нэрээр нэрлэгдсэн байх нь ч бий. Бид цэцгийг хараад гой сайхныг нь биширсэн бол дараагийн удаад байгалийн инстинктээр үнэрлэх мэдрэмжийг авах үйлдэл хийдэг. Цэцэг бүр сайхан үнэртэй биш л дээ. Учир нь цэцгийн үнэр хүмүүст биш, харин цэцгийн тоосыг тараагч, хүртээгч, шавж, шовуу бидний сайн мэдэх зүгийг өөртөө татахын тулд зориулагдсан юм. Тийм учраас бидний өдөр тутмын бэлгийн цэцэг нь хэрэглэгчдэд зориулсан сайхан сэтгэл төрүүлэх зөвхөн таатай үнэртэй цэцгийг сонгосон байдаг. Хүн төрлөختний хамгийн сайхан үнэрийг зөвхөн цэцэгнээс гаргаж авдаг. Тэгэхээр цэцэг зөвхөн харахад гоё сайхан байхаасаа гадна үнэрээр хүний сэтгэлийг татдаг байна. MJL радио нэг туслыг цэцгийн соёлыг түгээгч цэцэгт мэдчилгээ дэмжин ажиллалаа.